Сайн байна уу бамбитивэн. Өнөөдөр та бүхэндээ олон үзэгчдийнхээ хүсэлтийн дагуу чимээгүй хүү жилчээ охин киног ярьж өгөхөөр бэлдсэн байна. Бидэнд хамтаагаарай. Охиныг хамгаалахын тулд 3 жилийн турш ганц ч үг дуурайгүй хүү анхудаа ярина. Хүү өхөн дэлбээ аутизмтэй байсан бөгөөд өдөр бүр өрөөндөө ганцаараа өөрийгөө цоожilж хинтээж юу ч ярьдаггүй. Эцэг ихтэйгээ хүртэл харин баян хосууд үүнд ихэд санаа зовж хүүгээ сайн гэсэн бүх сэтгэл зүйчдэр дагуулan бүх аргыг хэрэглэсэн ч хүү огт ярихгүй хэвээр л байлаа. Тиймээс хосууд асрамжийн газар ирж охин үрчилж аван хүүтэйгээ хамт өсөхөөр бол. Асрамжийн газрын захирал хосуудын өвчр байдлыг сонсоод шууд л нэг охин санаанд нь орж ирнэ. Учир нь тэднийд орчин үеийн тансин гэгдэх нэгэн охин байдаг байж тэр өдөр бүр зогсолтгүй ярьдаг. Идэвхтэй л хэсэж чимээгүй болдгоос биш эцэс төгсөлгүй бус хүүхдүүдтэй юм ярьсаар л байдаг. Өглөөнөөс орой хүртэл ярьдаг. Огтхон ч ядардаггүй. Үүнийг сонссон хосууд ихэд баярлаж бид яг л тийм их ярьдаг хүүхэд хайж байгаа гэв. Энэ үеэр үсээ 2 болсон охин хүүхдүүдийг хоолндоо очирлаж байгааг харна. Хоол идэхийн тулд цайны газрыг тойруулан хараад ард нь хоол идэж байсан хүүдээр нүдэн тусав. Хажууд нь очиж сунгуудаа шууд л зогсолтгүй ярьж эхэлнэ. Хүүд удаанаар хоолойж ажиллаж идэ гэхэд хүү өөдөөс нь юм ярилгүй хоолоо илүү хурдан идэж эхлэв. Гисэн хэдий ч жалчин охин маань үргэлжлүүлэн ясаар л хүүд эсэлгүй захирлыг хараад уйлж гарлаа. Шууд хэцүү байгаагаа мэдэгдсэн тэр байв. Харин үүнийг харсан баян хосуудын дургу хүрхийн оронд бүр бие рүүгээ инээмсэглээд алга ташин. Энэ бяцхан жалчин охиныг хүчилж авахыг хүсэж байна гэв. Үүнийг сонссон захирал ихэд баярлаж үрчилж авах бичиг баримт бүрдүүлэхээс өмнө үүнд нэг хүсэл байна гэв. Охиныг үрчилж авсны дараа хизээж буцааж охиныг үхгүй шүү гэсэн нөхцөлтэй гэв. Хосууд шууд л хизээж буцааж өгөхгүй гэж амлан халуун дулаан гэр бүл өхийг хүсэж байна гэв. Нүд эмхийн зур бяцхан жалчин охин машин цугаад яв. Машин холгыг харсан захирал тэсэлгүй уйлж гарлаа. Эмэгтэй багш захирлыг гуниглаад уйлж байна гэж бодтол баярын нулимс унгааж байсан байв. Шавжийг аваад явчихлаа yes гэхэн тэр. Ингээд охин шинэ гэртээ ирээд нэг ахтай гэдгээ мэдээд ихэд баярлана. Өргөж авсан аав нь ахыг нь аутизмтай гэж хэлв. Ийхүү танилцах үеэр өргөж авсан ээж нь охиныг чимээгүй байгааг хараад шууд л чи ахтайгаа ярьж болноо. Тэр аутизмтай болохоор хизээж удахгүй гэв. Охин үүнийг сонсоод нүдэн сэргэж ярилцах дүг самтрагчтай боллоо хэмээн баярлана. Аав ээж нь охинд ахыгаа юм яриулж чадвал ямар ч хүсэл байсан бүгдийг нь биелүүлнэ гэв. Охин үүнийг сонсоод шууд хаалгыг нээд өөрийгөө танилцуулна. Гэвч хүү нэг ч үг хэлсэнгүй хаалгаа хав. Сэтгэлээр унахын оронд охин өөрийнх нь дууны өнгө асуудалтай байсан байжээ гэж бодоод дахин хаалгыг нээх гэтэл хүү өөрт нь битгий түгүү даа гэсэн юм шиг шууд хаалгаа чожлсон байв. Тэд охиныг ингээд зогсох байх гэж бодтол охин захилгаан дэрийг гаргаж ирээд хүчээр ахынхаа хаалгыг эвдэлж нэв. Үүнийг харсан аав ээж нь охиныг огт зогсоохыг оролцсонгүй. Харин ч хүү нь удахгүй нээлттэй болох нь хэмээн баярлав. Энэ үеэр ах нь чимээгүй ном уншиж байв. Залчин охин шууд лекц тавьж эхлэв. Номны тухай ярьж эхлээд амьдралын сургамж хүртэл зогсолтгүй ярина. Ах нь бүр тасгалж босоод явах гэтэл залчин охин буцаж суулгаад зогсолтгүй юм ярьсаар л байв. Асрамжийн газарт болсон инээдтэй түүхүүдийг цагийн турш ярив. Эцэст нь аутизмтай ах нь тэсгээ болоод анх удаа өрөөнөөсөө өөрөө гарч явлаа. Харин залчин охин сүүдэр шиг нь араас нь дагаад үргэлжлүүлэн ярьсаар байв. Үүдэнд байсан аав ээжийн саяны явдлыг хараад ихэд баярлах нь тэр. Маргааш нь залчин охинд хосууд маш олон хайрцаг бэлгэнүүдийг өгнө. Бяцхан охин ихэд баярлаж шууд лах дээрээ бэлгэнүүдээ авч очоод нэг нэгээр нь харуулна. Бас зөрүүдээр энэ бүгд өөрийнх нь дуртай зүйл учраас хуваалцаж чадахгүй гэж хэлв. Гэсэн ч аутизмтай хүү урдын адил чимээгүй байлаа. Залчин охинд нэгэн санаа төрлөв. Өрөөнд нь тоглоомороо тоглож эхлэв. Бугуйч үсний хавчаараа зүгээд л гэвч ах нь зүгээр шалан дээр суулгаад тоглолов. Охиныг 2 цагийн турш тоглохыг харсан аав ээж нь гарт дэлгүүрсдэг санал тавина. Харин тэд яг гарах гэж байхад залчин охин эргэлзэж ахын шатны тэргээр зогсож байгааг хараад нүднээс нь ганцаардлыг олж харав. Охин нэнэт гүүж бас энгийн хүн шиг амьдрахыг хүсдгийг ойлгоод явхаа болохоор шийднэ. Би ахтайгаа хамт үлдмээр байна. Та хоёр юу ч авч өгсөн бай. Бүгд надад таалагдана гэв. Бяцхан залчин охин ийм мэдрэмжтэй байгааг харсан аав ээж нь тэднийг хамтдан сургууль явуулахаар болов. Гэвч хичээлийн эхний өдрөөс л гүүг ангийнх нь дээрлэхэж эхлэв. Бүр ухаалаг цагийг нь булааж авах гин яг энэ үед охин заалан дээрээ ахыг нь ангийнх нь дээрлэхэж байгааг хараад шууд бейсболын цохиур барьж аваад тэдэнд сургамж өгнө. Залуу минь чи яасан гэж дээрлэхэж байгаа юм бэ? Тим лаг юм бол надтай ирээд зодтолтоо гэв. Чи надтай ганцаараа үзэлцэж чадна гэж одоо юу? Нэг нь хэлэхгүй, нөгөө нь өрөвдөлтэй амтаа. Би ганцаараа та хоёрыг хоёулангийн зохицуулж чаднаа гэж дээрлэхэж хүү хэлэхэд шавжи ахаа битгий гэв. Харин нөгөө дээрлэхэж хүү чи зүгээр том дугаараар зогсох юм. Өвдөг сүгтүүд надаас өшөөлөхгүй гэхин тэр. Дээрлэхэж хүүхдүүд охиныг газар тунгаа зохих гэтэл хүү дүүг минь явуул гэж анх удаа үг хэлхэн тэр.
Гэсэн ч хүүхдүүд үргэлжлүүлэн манай хоёрыг дээрлэхэд охин дахин зохиур аваад дээрлэгчдийг зодож гарна. Та нар олигтойхон шиг хүмүүжихгүй бол ямар ч сургууль та нарыг хүмүүжүүлж чадахгүй гэд хөөж явуулна. Харин ах нь ухаан алдан өнөө. Зодуулсан хүүхдүүдийн эцэг эх нь уурлаж охиныг сургуулиас хөө гэсэн тухай сургуулийн захиргаа хоорондоо ярилцаж байв. Энэ тухай Жон захирал олж мэдвэл бүүс баларна. Энэ охин ямар ч арга талгүй юм чинь бүх буруу тохиод хөөё гэхдээ зэрэгцэн Жон захирал буюу охины өргөж авсан эцэг их орж ирнэ. Юу болсон тухай асуухад бүгд охины буруу гэж захиралж харин охин ухаалаг цаган дээрээ болсон бүх яриаг бичээд авчихсан байх нь тэр. Ингээд дээрлэгчид шангаа үүнээс хойш хүү баг багаар ярьж эхэлдэг. Гэхдээ мэдрэл мотой гэх үгийг л тавтана. Шавжи хүүд нь ийм хараалын үг зааж өгсөнд аав ээж нь уурлна гэж бодоод үг хэлсэн гэдгийг нь хэлдэггүй. Гадаа гаш тавлангоо илүү их үг зааж өгөө гэхэд хүү гинтэл өөрийгөө зохиод хяналтаа алдаж эхлэв. Шавжи айгаа за гарахгүй ахаа гэд өрөөнөөс гарах гэхэд хүү бити яваач шавжи гэдэг үг хэлэх нь тэр. Харин охин аав ээж дээр очиод яаж ахын өвчнийг бүрэн эдгэх вэ гэхэд тэр хэцүү. Уг нь төрөлхийн аутизмтай биш юм. Их цоглог хүү байсан ч гинтэл ямар нэг шалтгаанаас юм бүү мэдэм болчихсон гэв. Харин охин заавал ахынхаа өвчний шалтгааныг олж имжлээд хамтдаа тоглох болно гэж дотроо бодно. Ингээд охин тэр дээрлэгч хүүхдүүдээс болсон байж таараа гэж бодоод очтол Камаас болж бид сургуулиас хөөгцөн ямар нүрээрээ ирж байна чигээ газар унаа бүгд нийлэн зодох гэтэл Ян чиний гараад ирчихсэн болцгоо гэх юм тэр. Шавжиг бүр урдуур норж хамгаалаад чөлөөтэй бодол санаагаа илэрхийлж ярих нь тэр. Харин энэ үеэр ээж аав нь Шавжиг гадаа гарангууд дагаад гарчлаа. 3 жилийн дараа инглисний гадаа гарлаа шүү дээ. Дааж ярьж чадахгүй хэвээр байгаа хэцүү юм да гэж санаа алдаад хүүхдүүдтэй очиё гэд гарахад Чонгийн ярьж байгааг хараад үнэхээр их баярлана. Шавжи бол бидний азийн од юм байна гэх юм тэр. Охин ах нь ингээд бүрэн идэрсэн үү гэхэд ийм амархан бүрэн идгэрч бусад шиг энгийн харилцаанд орж чадахгүй ч ярьж эхлэнэ гэдэг хамгийн том эхлэл гэв. Ээж нь Шавжигаас гүүг нь яриулж чадвал хүслийг нь биелүүлнэ гэж байсан. Ямар хүсэл хүсэх вэ гэхэд охин надад юу ч хэрэггүй ахыгаа л эдгэрмээр байна гэх юм тэр. Охин дахиад ахынхаа аутизмтай болсон шалтгааныг хайж эхлэв. Энэ удаа ах нь жилд ганцхан сурагчийг илсүүлдэг нэр хүндтэй төгөлдөр хуурай активд илсэх гэж их бэлдсэн ч чадаагүй болж мэдэв. Үүнээс болсон байх гэж бодоод төгөлдөр хуурайн багш нь байсан чин багш руу залгаж яагаад тэнцээгүйг нь асуухад нэг ноот буруу тоглосон гэв. Гэхдээ энэ багш нь их сэжигтэй. Хүүг ноот автахад нь нууцхан нэмсгэлж байсан байд. Ингээд Шавжи шалгалт дахиж өгүүлээд тэнцвэл өвчнөн нэгнэ гэж бодоод чин багш нар очие гэхэд шууд л үгүй гээд өөрийгөө зохиж эхлэн тэр. Гэхдээ охин төгөлдөр хуур тоглохыг ч хармаар байна гэсээр хүүг зөвшөөрүүлж чадна. Ингээд академид илсэх шалгалтын өдөр боллоо. Бас л нөгөө дээрлэгч бацаа ичгсэн үгээр идээ зогсон тэр. Нэгдүгээр шатнд тэр бацаанд тэнцсэн ч манай Чонгийн тоглож эхлэхэд энэ насн дээр ингэж гайхалтай тоглоно гэдэг үнэхээр гайхамшиг хэмээн бас нэгдүгээр шатнд тэнцгэн тэр. Бүгдээрээ баярлаж байтал Чонины төгөлдөр хуурын чин багш ирэхэд хүү шууд лайж газар дундхан тэр. Ийм сэтгэл зүйтэй хүн энэ том академид орж чадах уу даа гэж нөгөө дээрлэгч бацаа хэлэхэд шүүгч нарч бас эргэлцэн. Шавжи энэ бүх зүйлийн буруутан энэ чин багш юм бэ штэ гэдгийг шууд мэдээд хэлтэл хүний худал гүтгэж болохгүй гэж Шавжи руу дайрахад манай Чонгийн дүүгээ хамгаалж тийм ээ энэ намайг 3 хоногийн турш харанхуй өрөөнд төгсөн гэх юм тэр. Гэтэл энэ багшийн цаана нөгөө дээрлэгч бацааны аав П захирал байсан болж таарна. Тиймээс чин багш зөрөгтэйгээр тийм ээ энэ бол миний заах арга барилын нэг. Танаа хүүчин сул дараа учраас давж чадаагүй. Ийм болоо биз гэд хэв нэг хэлхэн тэр. Шавжи үргэлж ахынхаа дэргэд байх болно. Юунаас битгий гэсэн учраас Чонгийн зөрөгтэйгээр дараагийн шатанд оролцсноо гэд битгэлээ хийж эхлэн тэр. Тэмцээний сүүлийн шатны өдөр болж нөгөө дээрлэгч бацаа манай Чонгийн хоёр өрсөлдөхөөр бол дээрлэгч бацаан тоглож эхлэхэд нөгөө муучин багш ирчихсэн байх нь тэр. Шавжи шууд чин багш дээр очиод чи яах гэж ирсэн юм. Чамаар ахынхаа тэмцээнийг сүйтгэхгүй шүү гэхэд П захирал надад маш их мөнгө төлж ахыг ч 3 хоног хориулж өвчтөй болгосон. Тиймээс би ажиллаа хийж байна гэхэд би заавал ахынхаа өвчнийг эдгэнэ гэхэд тэгэл би хизээч эдгэхгүй. Тэрний айдаг зүйл нь би биш. 3 хоногийн турш хоригдож хинч таслахгүй хинч сонсохгүй байснаас үүдэлтэй ганцаардлаас болсон зүйл. Чиг байхгүй бол тэр эмчлэгдэж чадахгүйгээд Шавжиг түгжээд явна. Чонины төгөлдөр хуур тоглох ээлж иртэл Шавжи байхгүй байгаад аав ээж хоёр нь анзаарч аав нь болохоор явна. Харин нөгөө заваан чин багш орж ирээд нүдэнд нь харагдахад тоолгүй тоглож эхлэх гэтэл зориудаар чиний дүү чинь төрүүлээд яваад өгсөн юм уу? Дахиад ганцаараа үлдлээдээ гээд өвчний сэтрэх оролдлого хийн. Чонийн шууд өөрийгөө зохиж өвчин сэтрхэн тэр. Шүүгч нар хүүг хасагдсан гэж зарлах гэтэл Шавжи орж ирнэ. Шавжиг хутны уран зориудаар чожилсон. Энэ бүхний ард П гэр бүлийнхэн байгаа. Тиймээс дахин боломж олохыг хүсгэд шүүгчид зөвшөөрнө. Чонгийн Бетховены сарны сонотыг үнэхээр гайхалтай тоглох нь тэр.
Гэтэл П захирал яасан ч ялгагдаж болохгүй. Энэ тэмцээнээс манай компани 30% шууд хамаарна. Би чамд их мөнгө төлсөн. Олигтой хийхгүй бол юу болохыг мэдэж байгаа биз дээ гэж Чин багшид хэлэхэд Чин багш Шавжигийн урд дур хөшиг татгаж Чанийн сатаараа төгөлдөр хуур тоглохоо зогсооно. Энэ охины байхгүй л тэр төгөлдөр хуур тоглож чадахгүй. Сэтгэл хөдлөл нь тогтворгүй хүн энэ ахтам тэнцэхгүй гэв. Ингээд дахиад шүүгчид Шавжиг гаргаж байгаад тоглож чадвал би асуудалгүй гэж үзье гэв. Гэсэн ч Чанийн гайхалтай тоглож чадлаа. Жинхэнэ гоцав ястан төрөлхийн авьяас хэмээн шүүгчид шагшран магтана. Афиасаар Жан Чанийн элсэх хэрхээ авч чадлаа. Ингээд Чанийн Шавжи хоёр хөгжмийн актемд элсэлтэд баталгаажуулах гээд очлол Шүү Гуан гэх гол хөгжимчин залуу энэ хүүхдүүдийн тоглох газар биш хурдан гарцгаа гэж зандрахын тэр. Үгүй манай ах элсэж орж байгаа юм а гэхэд хол очиж мөрөөд эндэх бол хүссэн болгоны ороод байдаг газар биш хэмээн доромжлно. Чанийн уурлан хоёулаа өрсөлдөөд ялагдсан актемээс гарыг. Чи Шавжигаас уучлалтгүйгаарай гэв. Эхний чадварын өрсөлдөөн дээр Ли багш хоёулангийн тэмцээн гэж шүүн. Харин дараагийн хурдны өрсөлдөөн дээр Чанийн хав илүү байлаа. Шүү Гуан чи үнэхээр гоцавьяастай юм байна. Надаас илүү хүн байд юм байна. Би хитрхи бардан байжээ гээд уучлалтгүй. Шавжи уучлсан болохоор актемаас заавал гарах хэрэггүй л гэв. Ли багш Чаниныг улсын төгөлдөр хуурын аврагын тэмцээнд оролцохыг санал болгоно. Уг нь Шүү Гуан оролцохоор сонгогдсон байсан ч чи түүнийг ялсан учраас шууд сонгогдох болцлоо хангасан гэсэн үг гэв. Өрсөлдөгч нь Лян Юэ гэх алдартай төгөлдөр хуурш байх нь. Өмнө нь Лян Юэ Чанины хөгийн багш Чинлан хоёр үргэлж өрсөлддөг байжлаа. Тиймээс тэрний шавьгийг Чаниныг зориуд анилах үедээ хэмээн ээж аваахан санаа зов. Ингээд улсын төгөлдөр хуурын авраг шалгаруулах тэмцээн эхэлж Лян Юэ мастер болон Жан Чанийн хоёр хоёулаа гайхалтай үзүүлбэр үзүүлсэн тул шүүгчид шийдвэр гаргахад хэцүү байлаа. Лян Юэ мастер тэгвэл 2 дугаар үе болгож пиано реле хийгээв. Энэ нь 2 төгөлдөр хуурч 1 төгөлдөр хууран дээр ээлжлэн аяа удаан хугацаанд хэн тасралтгүй үргэлжлүүлэн тоглох вэ гэдгээ үзэх юм. Ингээд Лян Юэ мастер поп хөгжим тоглож эхлэх нь тэр. Түүний хизээж ийм төрлийн хөгжим тавтаж байгаагүй ч маш сайн үргэлжлүүлэн тоглосон. Ингээд Лян Юэ мастер хоёулаа тэнцлээ гэхэд үзэгчид бүгд чимээгүй гайхширхад яасан бүгд намайг ялгцсан гэж бодож байна уу? Тэгвэл хүлээн зөвшөөрье. Би хангалттай сайн байсангүй гэд явах гэтэл Чанийн та классик хөгжим тоглохдоо хамгийн сайн. Гэхдээ албаар намайг ялгуулах гэж поп хөгжим тогсон биз дээ. Тэгэхэд Чинлан бит хоёр нэг багшийн шавууд чамд тийм зүйл хийсэн нь миний ч бас хүлээг хариуцлах учраас үүгээр чамаас уучлалт гуйж байна гэд бодчих гэхэд Чанийн үгүй та жинхэнэ чадвараараа надтай өрсөлдөөч гэв. 3 дугаар үеийг эхлүүл жинхэнэ чадвараа харуулж Чанийн энэ тоглохын нот бүрийг чамд зориулж байна Шавжи гээд тоглож эхлэв. Мэдээж үнэхээр гайхалтай үзүүлбэр байсан учраас Чанийн төрүүлж улсын авраг болж мастер цол хүртэнэ. Мөн ядлагч олон улсын хөгжимчдийн салбарыг цугларалтанд орох урьдлага авна. Оролцох эрх хязгаарлагдмал байдаг учраас энэ тэмцээний шагнал болсон байж. Энэ улсалтанд оролцсон хөгжимчид алдрын танхим 6 мөнгөлдөг байх нь. Чангийн олон улсын хөгжимчдийн цуглааны хамгийн залуу хөгжимчин болно гэв. Уг арга хэмжээд гадаадд зохион байгуулагдах ба гэрээлтнээсээ 1 жилийн хугацаанд хол байх нөхцөлтэй гин. Чанийн шууд татгалзаж би Шавжигаас хол байж чадахгүй гэв. Жан аав ээж нь хөгжмийн академийн дэргэдэх сургууль байдаг ба элдв шалгуур нь арай амархан юм байна. Хэрэв тийм Шавжи орж чадвал олон улсын хөгжимчдийн цуглаалтанд очих эрх авч болох юм байна гэх юм тэр. Ингээд Шавжи төгөлдөр хуур сурч эхэлнэ. Мэдээж төгөлдөр хуур анх сурч эхлэхэд их хэцүү санагдаж шантарч эхлэхэд Чанийн нэг тоглоом тоглуулсан хөгжилтэйгээр сурах арга зааж өгнө. 3 сарын дараа гэхэд Шавжи төгөлдөр хуур тоглож сурлаа. Хөгжмийн академийн дэргэдэх сургууль амжилттай элсэж орж чадах нь тэр. Харин одоо олон улсын хөгжимчдийн цуглаанд оролцох эрх олж авах нь л түүний гол зорилго боллоо. Академийн дэргэдэх сургуулийн авраг шалгаруулах тэмцээнд оролцохоор шаргуу бэлдэнэ. Тэмцээний өдөр Жанле гэх суралцагч Шавжиг арын халгаар орсон чадваргүй бацаа юу чаддгийг гэх мэтээр доромжлно. Шавжи хинэн тэмцээн сайн орхоо л харчихъя гэд өрсөлдөхөд Жанле хасагдана. Хасагдсандаа шаналхаж сүүлийн шатнд Шавжигийн ээлжин дээр төгөлдөр хуурын Си нотыг ажиллахаагүй болгосон байдаг. Гэсэн Шавжи энэ эвдэрхийн нотыг тоглож буй аяа илүү онцгой болгоход ашиглаж жинхэнэ гоцавьястан гэдгээ батлана. Ингээд Шавжи тэмцээнд туруулан олон улсын хөгжимчдийн цуглалтанд явах эрхээ авах нь тэр. Ийхүү Жан гэр бүл 2-2 гоцавьяастай хөгжимчтэй боллоо хэмээн баярлаж гэр бүлээрээ халуун дулаан холсож байгаагаар кино дуусна. Дараагийн хятад кино драма товчлыг цаг алдалгүй сонсохыг хүсвэл манай сувагт subscribe дараад могоо хасаагаарай. Баяр таа.